За үзэгчтэй ингээд манай төрлөг үргэлжлэж байна. Бид нар одоогоор Сэлэнгэ аймгийн зүүн бүрэн сумд байрлах одоо Лорд Lounge гэдэг ангийн хотод ирсэн байна. Цагсалж явж байна ямар ч цаа. Бидний ирсэн даруйд ямар ч нутгийн малч дэргэд үргэлж хийгч байна. Чоннохоо ширүүн байна. Мал адуу одоо хоны шоглолоо тэгээд нэгдсэн үргэлж хийгч байна. Бид нар та бүхэн сонирн байх болов гэдээ ямар ч цаа үргэлж хийж бодлоо. Үргэлж хийх одоо агшны та бүхэнд харуулъя гэж бодлоо ямар ч цаа. Та бүхэн ямар ч бидэнтэй хамт тэрхүү агшныг ямар ч та бүхэн үзээрэй. За үзэгчтэй ямар ч үргэлж болоод өндөрлөө. Им гарсангүй. Нилээн суулаа ер нь. За үзэгчтэй ингээд загасралд яваад ирлээ нэвтрүүлгийн маань 2 дахь аяллаа өдөр маань Сэлэнгэ аймгийн зүүн бүрэн сумд байрлах Lord Lodge ангийн хот дээрээс одоо та бүхэнд хүрж байна. За бид нар ирээд ерөнхийдөө нэг хоногийн хугацаанд загас жарахаа эргүүллээ. Ер нь аимтан харж байгалийн сайхан аяллаа өнөөдрийн хувьд. За тэгээд биднийг одоо ингэнхүү хотогтоо хүлээж авсан Lord Lodge одоо ангийн хотгийн одоо хүлээн авсан хүмүүстээ танилцуулъя гэж бодлоо л доо. За одоо миний ингээд 100 гар сууж авах баяр жаргал ах маань Lord Lodge отгийн маань одоо захирал байгаа. Одоо бидрийг ураад манай ингээд хотгоор ингээд хотглооч нэвтрүүлгээ хийгээч гэж урьсан байгаа. Танай ортогч одоо байгууллагатай хэр удаж байна да? За байгууллагад ерөөс жил болж байна да. Одоо жилийн нүүрэн дээр л. Жилийн нүүрэн дээр зөө. Танай энэ отгийч одоо үйл ажиллагааны чиглэл одоо юу вэ? Монгол улсын хуулийн дагуу мөрдөгдөж байгаа хуулийн дагуу ангийн зөвшөөрлөлтөөр анчтад зүй зохистой ан хийлгэх, загас бариулах, амрах, зугаалах тийм үйл ажиллагааг явуулна да. Зөв. За сайхан юм танаа энд бид нар чи ирээд хонлоо тав тухтай энэ халуун ер нь бол тав тухтай орчинд хүлээж авлаа бидрийг ямар ч цаа. Ингээд одоо сүүлийн жилүүд ерөнхийдөө бол би хандчлах гэдэг юм л та манай загасчд их одоо манай фэйсбүүк группээр ханддаг хүмүүс бол ингээд гэр бүлэрээ эхнэр хүүхдэрээ ингээд загасчлаад хөдөө аялаад явах гэсэн юм хаашаа бол дөрөө гэж асуудаг л та. Тэгээд ямар ч цаа энд ирсэн надад их таалагдчих байна. Халуун дулаан орчин тог тухтай сайхан байна ямар ч цаа. Та ямар ч та бүхэн энд нэг зочлоод үзээрэй. Ямар ч таалагдсан та бүхэнд. За миний барангуул сууж байгаа гэх юм бол одоо Lord Lodge одоо ангийн хотгийн ангийн хөтөч ах Чулуунбаатар ах юм байна. Сайн байна уу та? Сайхан үлж байна та? Сайхан. Таргаа үлж байна. Сайхан. За та ангийн хотгийн одоо үүсгэн байгуулснаас хойш ангийн хөтөч ирсэн үү? Би энэ хотгийг анх шав тавьсан цагаас нь л одоо хойш цуг байж хамтдаа зөв. Бүтээлч яваа хүндээ тэгээд манай отогч нь Италиас шууны анчид авдаг. За. Тэгээд орон нутгийн хүмүүс манай нутгийн одоо ангөрөө сонирхдаг, загас жарахаа сонирхдаг ийм залуучууд ирж энд агнаж өгрөөж амарч цугаална, гэр бүлээр
аялал жуулчилж яваад сууд ирж амардаг манай хотог төр. Их сайхан орчинд байгалийн сайханд байдаг хотогдоо. За. Ер нь дан ганц анчт гэлтгүй ер нь бол гэр бүлээр айл зугаалж байгаа хүмүүс их ирд юм ба шүү дээ. Ирж байгаа. Ирж байгаа юу? Тий, одоо энэ залуучууд бол их байгалийн сайханд амар цугаалах одоо тийм боломжтой, сонирхол ихтэй болсон ба шүү дээ. Тий, хүм болгон машин унаатай одоо тэгэл байгалийн сайханд манай нутг шиг ийм сайхан газрыг сонгож амарч явах нь одоо өөрсөнд нь хэрэгтэй л дээ хөөхөж суухад багцуулаас өсөөлөл ялангуяа энэ хот хүрээний улсууд энэ эрүүл агаар хэм гэж одоо нэг мундаг мэрэгүү үгүй шүү дээ. Тийм учраас одоо манай отгоор үйлчлүүлэх хэзээд манайхан одоо бэлэн хүлээж авна. Сайхан орчинд тааваараа сайхан амарч зугаалж болно. Зам бол одоо тэгэл жимс ихтэй манай энэ нутгийн энэ орчин төрөл бүрийн жимс гэн хавар одоо тэгэл халиар гогодноос өксүүлэл манай чи байхгүй дээ. Тэгээ тийм л сайхан газар. Дан ганц 100 гэлтгүй ер нь бол жилийн 4 өдрөл төрн хүмүүлээж авах уу? Тэгнь өвөл зөнгөө байнгын энд ажиллагаатай байдаг шүү дээ. За тэгээ ямарчсан бид нар өглөө ирээд отог дээр ирээд амраад өнөөдөр өглөө загасчлаа, байгалийн сайханд аяллаа. Тэгээд ангөрөө гэж нэх явсангүй. Гэвч ямарчсан нутгийн улсууд өнөөдөр яг бидний ирсэн яг үеэр нутгийн үргэлийг хийж өссөн. Яагаад үргэлийг хийж байгаа юм бэ гэж жоохон хэрэг дурлаад асуудал ерөнхийдөө бол чон нохоо ширүүн байна. Ингээд одоо мал эмтэг шоглоод байна. Одоо өсгөж одоо ядж байгаа нэг хитэн малыг ингээд шоглоод байна гэд аймаг болон одоо сум баргээд ахын одоо нэгдсэн тийм үргэлийг хийж байгаа юм байлээ. Бид нэр түнд ноц сонирхсон. Тэгээд өөр хэмжээнд нэг өөрхөн сууж үзлээ. Тиймэрхүү байлаа. Тэгээд маргааш гэж нэг өдөр байна. Тэгээд маргааш бид амарчсан сайхан ийшээ аялна. Одоо ч үзээгүй газар руу явна гэсэн бодолтой байгаа. Тэгээд үүнээс гадна бас би юм асуу гэж бодлоо л да. Одоо нутгийн ах Чулуунбаатар ахаас ямарчсан нутгийн ахаас за сүүлийн жилүүд одоо хууль ус ангааг нь их явагдаж байна. Одоо загсаар ярих юм бол одоо тоодолт явагдаж байна. Одоо дэлбэлдэг, торддог. За зөвхөн загас гэлтгүүр нь бол ам дээр одоо ан амтны эд эрэхтэн одоо 8 айлцах ан амтны эд эрэхтэн одоо худалдаалдаг хүмүүс их олширч байна. Одоо тэр тал дээр юу таарна юу гэж бодож байна. За тийм ээ, энэ ангийн зүй бас агналт бол одоо ер нь хэцүү болж байгаа асуудал нэг л дээ. Тий. Загсан дээр ихэд л одоо ер нь нэг уурга дэгэвэрээ зогсож байгаа улсууд бол ер нь одоо зөөрж загасч зугаалж яваа улсууд л биш болвол ер нь өөр тийм уурга дэгэвэр зогсож байгаа улсууд ер нь баг харагдахгүй шүү дээ. Тэгэл завин дээр тороо ачаал. Тэгэл энэ сэлэнгээр ч өөдөө ургаа давхилдаалаа тэгэл тор орсон загсаа чинь маш ихээр барьж шүүж. Тэгээд энэ чинь зөвхөн идэж хэрэглэхтэй ашиглахгүйгээр зарж борлуулж одоо ашигны хойноос одоо маш ихээр загсыг барьж яана л да. Энэтэй ер нь нутгийнхан одоо та бүхэн яаж тэмцэж байна вэ? Гэхдээ одоо тэгэл голны наан цаанаас хашгиралдэж юу дээ. Болооч яана тороо аваач гэж одоо тий. Тэгэл энэ сэлэнгээр урсч байгаа улс ямар нааширгээ даллахаар хүрээд ирэх биш. Тий. Баяртаа гэдээ яваад өгнө. Тэгэл хашгирдаг. Тэгээд энэ голын захтар зам аваа татсан байгаа улсууд дээр очиод бас хэлж ярьдаг юм л да. Тий. Энэ чинь одоо бидний юм шүү дээ. Манай нутгийн юм шүү дээ энэ чинь тийм ээ. Нутгийн та бүхэн хамгаалахгүй бол нутгийн юм аа. Тий. Ер нь одоо тэгэл ганцхан заагас биш. Одоо бус дангөрөө одоо уг нь ан агнана гэдэг чинь бол Монгол хүнд хэдийгүй ер нь дэлхийд дахны маш том одоо урлаг соёл юм шүү дээ. Ан агнана гэдэг чинь. Одооны гөрөөч чинь болохоор одоо манай энэ нутагч ер нь дээрүүд намайг залуудад гөрөөж явах үед нохооны гөрөөч ер нь байгаагүй юм да. Тий, ер нь мэр сэрхэн л дуулддаг байсан. Тий. Би ч гэсэн бас ганц нэг нохоо гүлэг энэ төр ганцгалж үзчихлээ байсан хүн. Тэгвэл ер нь нохооны гөрөөч байгаагүй, нохоогоор гөрөөлөг хүн дээ.
Одоо бол өөрөөсөө энэ залуучууд маш их нохоо зөвлөж. Тий. Тэгээд яг нөгөө нохоо чинь бас ухаантай амьтан болохоор нэг сүргэд тавина. Эхлээл бие хамаараар дандаа тороонуудын төв штэ. Тэгэл тэр сүрэг чинь үндсэндээ тэгэл устж өгөө болж. Тэгэл нөгөө эдэн гахаа гэж чинь хэлгэж ирээл авчраал тэгэл ийш тийш нуцтаа зарж үрээл. Бас л нөгөө ашиг орлогоны хойноос. Ингээл. Тэгэл одоо ер нь одоо тураг маань харин одоо бас гайгүй бас нэг үе яваадахад бас гайгүй өсөж байна. Тий. Энэ бор гөрөөс маань одоо бас жаахан элмэгжил байгаа юм та. Нэг болчиход байгаа. Тэгэл хавар ялангуяа нөгөө одоо та нар мэдэх байлгүй дээ нөгөө яргууны цусын нуун гал тий. Тэгэл гадна дотны шуугаал. Ер нь одоо манай Монголын ангийн маань байдал бол ер нь энэ хангаа тал руугаа ер нь нэлээд хэцүү байдалд орсонтоо хэлмэгдэж байгаа. Энэ харин говийн чинь бол ан амтнаа бас көмгөө сайн хайрлж хамгаалж идэг болтой юм шиг санагддığım да. Тэгээ манай нутгийнхан бол ер нь одоо энэ анчин гөрөөч. Энэ ан гөрөө сонирхцгой залуучууд бол ер нь жоохон ан гөрөөгөө жоохон хайрлж ер нь жоохон бодлоготой л гөрөөлөхгүй л ер нь тэгэл мүдхэн мөрийг харах ангуу бол яана бид нар чинь Одоо нэг үрэх юм бол одоо олцонд нүдэн сурах юм биш таны хэлэх гээд байгаа зүйл бол тий. Одоо ер нь хүн бол Монгол хүн бол Монгол орныхаа ан амьтныг зүгээр нэг сонирхсон нэг өрөөлөд нэг ганц гахаа алж идээд бол Монголын ам бол цөөрөхгүй дуусахгүй тий. Зүгээр нэг сайхан гөрөөлдөг сайхан л да. Тэгэж гөрөөлөд бол Монголын ам дуусах. Энэ чэнжүүдтэйгээ нэгдэхэр бол энэ ер нь мүд амархан дуусан шүү. Тий. Манай одоо ер нь энэ гөрөөчнгүүд мэдж байгаа энэ Ахмад улсууд мэдж байгаа энэ тураг маань хэдийхэн хугацаанд л дууслаа да. Аюул болсон шүү. Ер нь одоо тэрнтэй л бол их ойролцоо ижил төстэй юм явагдаж байна гэж одоо харагдаад байгаа юм да. Энийг бол ер нь дээр дооргүй л бодолцох хэрэгтэй. Анчид гөрөөчд маань өөрснөө бас хичээх хэрэгтэй. Бас нэгэндээ бас юм хэлж явах хэрэгтэй цаг болсон байна даа л гэж бодож байна да. За энэ аман гэдэг бол миний бодлоор их л том өв соёл л да. Монголчууд өөр хэвэн хэзээний өөр эрт дээрээс авуулаад биднээсээ мэдхийн Чингисхэнээс авуулаад улирлын чанартай ямар улирлтэй ямар ангаа хийх вэ? Яг би боддtiin л дээ. Ер нь улирлын чанартай ямар улирлтэй ямар ангаа хийхээ хамгийн гол нь тооцоол зөв зохистой агнаад байвал Монголын бол тэр чигээр нэг янз бүр болчихно гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь тэгээ одоо ч тэгээд юм их сайхан болчихжээ. Тэгээд хүн буутаа урдан буутаа болж хурдан унаатай болж тэгээ нэг ганц нэг юм алсан болгоно тэгэл буутаа хурдан унаатай хүн болгоно л анчим биш шүү дээ. За сүүлийн үед бол манайд бол ангийн отгууд бол шинээр бол нэлээд нэмэгдээд байгуулагдаж байна. Энэ дэр хүмүүс бас зарим буруу ойлголттой байдаг шүү. Одоо ингээд ангийн отог нэмэгдээд байна, энэ ан амьтныг халуулад байна гэдэг. Яг харин тэрний эсрэгээрээ ангийн отог чинь одоо яг зөвшөөрлөөр хуулийн дагуу агнуулад дээр нь бусад одоо яг одоо ангийн улирлаас бусад үед нь тэр амьтныг хамгаалах тал дээр ажиллаж байгаа шүү дээ. Харин ч одоо хулгайн анчид бол хамгийн ерөөсөө мэдэгдэхгүйгээр явбал одоо маш их тоотлогыг зөөрүүлж байгаа. Ангийн отгүйн хүмүүс одоо юу гэдэг анчид бол тэр яг эсрэгээр бүр хамгаалж байгаа байхгүй. Тийм л. Танд ер нь одоо ингээд ан гөрөөнд явж байхад сонин содон зүйл ер нь тохиолдож байсан уу? Ер нь бол байгалийн тийм өвөрмөц одоо сор сод амтын гэж байдсан шүү дээ. Тиймэрхүү зүйл төрөнд таарч байна та. За одоо ууланд олон жил гөрөөлөхөр элдвийн сонин содоо юмнууд таардаг юм а. Тийм хамгийн сонин содын юм бол би 85 оны үйл энэ хойд энэ хар горхийн ууланд нэг
гахаад өрөөлж яваад нэг ороохон явган гахаа мөрдөж гүйж яваад нэг цух цагаан бугтаа нэг таарсан. Тэгээд ингээд цастаа ийм ингэр дээр цоорхоо дээр хөдлөөд алхаад явхаараа хөл нь эврэн мэдэгдээд зогсчоороо ерөөсөө мэдэгдэхгүй. Тийм цав цагаан. Тэгээ би өөр гайхаж харж байгаад ороо намайг нар бараг л орж исэн да. Тэгээд ирээд би энэ Хөвсгөл аймгийн их мундаг гөрөөч Сэрчин дорж гэдэг нэг 61 настай өвгөнтэй цуг гөрөөж манай нутгийг сонирхож ирж гөрөөлж исэн. Тэр хүн энэ баруун хараад ирсэн амьдарч исэн хүн л дээ. Тэгээ би ороо отог дээрээ ирээд ярихгүй юу? Бо ёстой нэг сони юм үзлээ. Бүр цав цагаан буг. Бүр тийм сони юм үзлээ. Энэ уулын лус савдаг л тэр ханангийн даваа гэж байдгийг тэрний ороо дээр шахуу таарсан. Энэ лус савдаг гэж юм нэнд л надад таарах шиг боллоо гэсэн чинь хээ чи юм залуу хөнгөө маазтай байна. Отор буг гэдгийг штэ тэр чинь. Отор бугаа. Тий. Отор буг гэдгийг тэр өөрөө нутагтаа байхдаа их том уулын зоон дээр баг хэдэн зуун буган дотор ганц тийм отор буг байхыг харж ирсэн гэлээ. Тэр өвгчүүлэн тэгж хилж өгчээсэн гэсэн. Отор буг таарсан байна гэж. Тий. Одоо тийм байгалийн содон юмтын ер нь бол нэг унгаагдах шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол байгалийн эзэн одоо л бас тэр дими болоо да. Тий. Тэгээд сонь юмнууд бас байдгиймаа байдгийг. Тий. Тэгээд яг олон жил агнаж өрөөсөн хүнд ярихад бол за нэг тиймэрхүү юм байдгийн шүү гэж бас бодно. За мэдгүй хүн боловч тэгээд үнэмшихээргүй тийм сонь юмнууд таардаг тохиолддог юм. сүүлийн жилүүд ямарсан залуучууд манай ихээр наан сонирхдаг болж тэр одоо шинээр сонирхож байгаа залуучуудаа та хандаж юу гэж хэлмээр байна. За одоо сүүлийн үеийн залуучууд бас ангөрөө их сонирхдаг болжээ. Унаа уншин ч илүү болж, буу шийдэм ч илүү болж, дээр үед чинь бид нар чинь хариуинтай тэгэл хариуны сумны дарь хасаад л нэг гүвц төрүүлчихэл одоо тэгэл гөрөөлдгөө суулс шүү дээ. Буу шийдэм ховор ганц нэг Ахмад настай гөрөөчнгүүд чинь буу мууга өгнө гэж байхгүй хөөгтүүд чинь. Тий. Одоо бол тиймгүй юм нэлэг болсон. Энэ залуучууд ангөрөө таргу зурм элдв юмд сонирхож байна л да. Яг тэр нь ч буруу биш. Гэтэ одоо ер нь цаанаасаа эднэрт чинь одоо бас нэг яг хилээд сургаа зааж байгаа хүн алга байна. Тий, тэгээд өөрснийхөө нэг нь яваад нэг юм алжхаар нэгийг найзаагаа дагуулаа явдаг юм яа тий одоо. Тийм нүүд үзэж яхаа. Тэгээд эднэр чинь бас тэгээд буруу гөрөөлөө сурчсан л да ер нь. Тий. Нөгөө анга хайрлах талаасаа эхлээд настаа хүн дагаад гөрөөсөн хүн бол нь бас нэг арай өөрөөр сурна штэ. Тий. Ямар ангийн хагнаж болж ийн улирал нь ямар улиралд нь ангийн чинь хагнаж болд юм бэ? Ямар улиралда хэрэгтэй ашигтай тарах хүчтэй байд юм бэ? Хэдийн үед нь зөвшөөрөл юм авч болд юм байна, өгч болд юм байна. Нэг жишээтэй. Тий. Тэгэл одоо ер нь жоохон ангөрөө сонирхож байгаа хүүхдүүд бол яахан юм одоо ч мэдээлэл зайтай энэ тэндээс яахан юм хүм үзэж харж юм яахан сонс аюулгүй байдлаа л ер нь эхнээсээ тий сонсож тэгж одоо тэгэл одоо нөгөө буу гэж нэг актер идвэ штэ энэтэй чинь харьцсан эний чинь малж явна гэдэг чинь бол одоо бас л нэг том үүрэг хариуцлага бас одоо нэлээ нарийн мэдрэмжтэй сурах өстой юмны чинь нэг шүү дээ. Одоо гол багж маань нэг анги маань. Тэгэл юу. Ийм юмнууд байна. Энэ хүүхд залуучууд бол одоо бас жаахан бодолтой л агнаж өрөөлөх хэрэгтэй дээ. Та ер нь хэдтэйгээс ер нь анги өрөөнд ер нь анхны ангийнхаа талаар ярьж анх ер нь ямар анги унгаж ер нь би анх нэг 12 настайгаас л ятуу туула агнад ихэлсэн хүн байгаа юм да. Тэрнээс бүр багадаач одоо угаасаа засаг төрийн маань сургуулийн маань даалгавар байсан. Зурмаа бол би одоо ер нь тэгээ нэг 7 8 настайгаас ямар ч байсан зуныхаа амралтын даалгаврыг биелүүлээд дээр нь одоо төвийн хүүхдүүд төвд чинь зурм байхгүй би чи хөдөө байна. Төвийн хүүхдүүд нэг 30
40 зуран борлуулцдаг тийм л өрөөчин болсон хүнтэй. Тэгээд 12 настайгаас хойш нэг халиавар барайл тэгэл нэг ятуу туулаа тэр үе чинь нэг ятуу төгрөг 70 мөнгө байсан та. Тэгээд нэг өтрмийн хашааны шонгой ороо хөдөж өчгөө суужгаад нэг 5 ятуу өнтер буудчих юм бол тэгэл манай ээж аав хоёртой тэгээд дүнсэн тамхи аваад өгчдөг байсан да. Тэгэл энэ ан гөрөөгөө чим чин дурлаад л одоо тэгээд яваад орцсон юм аа би. Тэгээд тэр үед чинь бас ном дөрвөн хатуу байсан. Ангийн нийгэмлэгийн гишүүн байж ээж бөө өрөх хэрэгтэй. Бөө худалдаж авах хэрэгтэй болно. За тэгээд ангийн нийгэмлэгийн гишүүнгээ нэг үнэлэх үргэлжлээд авахар сайхан санагдаад л харилж явсан чинь өвөл 11 сард чинь нэг ийм цагаан ийм цаас үрээд ирдэг. Тэгсэн чинь нөгөө ангийн түүхийн эдийн даалгавар. Тэгсэн чи юу байдгийг нөгөө бууч байхгүй нөмө ондгоо хариунтай нөхөр чинь гахаа мах 50 хийлэлгэн чоны арьс нэг ширгэглэгэн үнэгний арьс нэг ширхэггэн за ятуу шуугэн за ингээ баахан даалгавар. За тэгээ нөгөө ангийн нийгэмлэгийн гишүүнг нэг жигтэйхэн том өрөөчин болцсон юм чинь нөгөө тгээ биелүүлэх шаардлагатай болно. За тэгэл одоо шогч өгөндөө хавх урах 50 одоо тэгэл элдв бусын аргаар тэгэл хайрцаг савгаа тойлгож тавьж байгаа л ятуу матуу барайл. Тэгэл одоо энд унтсан сайхан том бугын өвөр энэ төр байж ах чинь барьж ирээд л хашаа сарвшин дээр тавьж байгаа л дэлгүүр хашаанд уушаагаал тэгэл түүхийдээ уушаагаад бас хөөрхөн хитэн цаас мөнгөтэй болдог байлаа одоо. Тийм даалгавар өгдөг байсан юм уусаа тэгээд тий. За баярын үед анхны ангийнхаа талаар яриач юм. Анх ер нь ямар анхны сэтгэл ер нь Анхны анч одоо бас л адилхан зурмнаас л эхэлсэн шүү дээ тий. Зурмын юу усаагаал өрх тавиал. Тэгч одоо эдгээр бас л яг миний үуч даалгавар зуны даалгаварт 10 ширхэг зурмны арьс тэгээд нэг хідэн нэг шуудаа нөгөө ерхэг соогоор юм. Тэгэл даалгавраа бол бас яг чук ах шиг тэгэл давуулан биелүүлэн байнга. Тэгэл тэргүүрээ нөгөө өөрийнхөө юу байгаагүй юм асуулаад илүү зурмны арьсаа хөвгддөг бол бас л адилхан тэгэл тарав зурм. одоо ер нь ингэ зурм харахаар өрөвддөг биз. За одоо өрөвдөн гэж аашийн тэгч бодоогүй юм байна. Бодож байгаагүй юм биш. Баярахаас би нэг юм асуумаар санагдсан юм аа. Ангийн отг одоо би угаасаа аан сонирхдаг болол та нээсэн байх тий. Ер нь бол анд дуртай. Хээр анд дуртай гэж одоо ер нь бас хээр гадаа явж явах сайхан шүү дээ. яг ан гэхээс илүү хээр явж явах нь гоё шүү дээ тий. Тий. Байгалийн сайхныг хараад тэрээр агаарт тийм ээ. Тий, тэрийг сайхан амралт болтгүй яах вэ? Заавал яг бас авлах агнахтай биш. Тий. Баярагаас нэг юм ямарцсан та одоо сүүлийн жилүүд ан ав сонирхож байгаа залуучууд ер нь бол их болж байна. За та тэр залуучуудаа хандаад ер нь юу гэж одоо захиж одоо захимаар байна ер нь захиас. Гэхдээ тэгэл одоо явж байгаа л одоо таарсан амтнал юу одоо эр имийн ялахгүй те үр төлийг ялахгүй гэр хамаагүй ингээл одоо юу таарлцнаа буудах ч юм уу тийм ээ агнах тэгж болохгүй тэрийг ялгаж сур тийм ээ одоо энэ ахмад хүмүүсээс сайн одоо юу гэдэг асууж тийм ээ зөвлөгөө авч загнуулах үедээ загнуулна шүү дээ тэгэл тэгжил юу явах хэрэгтэй. За ямарч богино хугацаанд ч гэсэн хоёр ах хүүтэйгээ сайхан ярилцлаа. Биднийг манай нэвтрүүлгийг хотогтой хүлээн авсан танд баярлалаа. Танд их баярлалаа. Өнөөдөр сайн харууллаа. Тий. Одоо энэ чинь талдаа 350 км. Тий. Тэгээ энэ хол одоо өөртөө ингээд баяртайгаар ирсэн тарин их баярлалаа. За ингээд ямарч манай нэвтрүүлэг маань үгээр өндөрлөө. Тэгээд би бас хоёр ахаас юугаар дотгоо бас шинээр одоо ан сонирхож байгаа залуучуудтай хандаад нэг өөрийн зүгээс бяцхан зөвлөгөө гэж бодлоо. Ерөнхийдөө одоо миний буу байна л да вепер гэдэг буу хагас автомат. Тий. Хагас автомат гэлтгүй ямар нэгэн бууны
одоо та хөдөө явж байгаа бол хүмүүс одоо ихэвчлэн харагдаг л та. Хоолонд нь сум орсон тохиолдолд ингээд бууны гохны төгжийг хүмүүс их дараад төгжлээ гэж ойлгодог. Тэр бол маш буруу ойлголт. Ер нь бол хоолонд сум орсон тохиолдолд ерөнхийдөө хүн төрөлтөнд бол ер нь тесэрж алддаг тохиолдол маш их гардаг байгаа. Миний хэлэх гээд байгаа зүйл гэх юм бол ямар ч аль болох хөдөө ан авд явахдаа бууныхаа хоолонд ер нь бол сум одоо хийх байхыг зөвлөе. Яг тухайн одоо ан амтанд таарсан одоо өрөөлгөр гарсан үед аюулгүй байдлаа хангаад одоо машин зэрэгэндээ авч явж байгаа тохиолдолд хоолонд нь сум хийлгүй авч явж байгаарай. Тэгээд хөдөө орон нутгаар та бүхэн зорчихдоо хөдөө орон нутаг гэлтгүй энэ гэр гэртээ ах одоо гэр орондоо байхдаа ч гэсэн аюулгүй байдлаа хангахаас бас та бүхэн мэдж байгаа бууны гохны төвчөө байдаг. Одоо энд нэг төвчөө хийгээд төвчдөг. Тэрийг маш их одоо хэрэгтэй зүйл. Тэрийг маш их одоо тэрийг ашиглаарай.